За ер нь бол өчнөө олон жил хулгай, авилгалтай тэмцээ, хулгайчид байна, авилгалчид байна. Гэт өчнөө олон хүний нэр дурддагдаж, сошиалар болон мэдээллийн хэрэгслэр мөн улс төрийн тавцанд маш олон жил яригдлаа. Энд чинь бас хідэн хариуцлага хүлээгсэн юм бэ? Хідэн яг ял авсан юм бэ? Энэ өөрөө маш цөөхөн тоо гардаг. Тэгвэл бид нар энэ өвчлөлийг чинь их үсвэртэйгээ тэмцэж эхлэх ёстой юм шүү гэдгийг асуумаар. Тэгэхээр юу вэ гэхээр за мэдээж хууль зүйн сайдын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх манлайлах энэ салбартаа гэдэг бол мэдээж нэг гол чиглэлэг байгаа. Үүнээс гадна хамгийн гол чиглэлэг бол эрх зүйн шинтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ийм чиглэлэг байгаа. Энэ хүрээндээ энх хоёр гишүүнээс асуухыг маш тодорхой асуултыг асуумаар байна. Өнөөдөр Эрдэнэс 5 толгой. Өнөөдөр энэ нүүрсний хулгай гэдэг байгаа асуудал маань ерөөсө ганцхан компаниг л тойрч явж байгаа. Эрдэнэс 5 толгой. Эрдэнэс 5 толгой компани нүүрсээр хэрхэн офтек гэрээнүүд хийгдсэн бэ? Тэр нүүрсийг ямар үнээр явсан бэ? Тэр улсын төсөвт төвлөрөх ёстой байсан хөрөнгийг төсвийн гадуур хэрхэн зарцуулсан бэ? Гэдэг энэ асуудлаас бүх энэ нүүрсний хулгайн асуудал чинь уг улбаатай. Тэгвэл 15 жилийн өмнө Эрдэнэс 5 толгой нээлттэй компани болцсон байсан бол өнөөдөр асуудал арай өөр байх байсан болов уу гэж хувь хүний боддог. Тэгэхээр ашигт малтамлын тухай хуулийн 5-6-ад байдаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжна гэсэн энэ заалт амь оролгүйгээр өчнөө олон жил 10 гаруй жил 20 жил болж байна. Тэгэхээр энэ тал дээр хууль зүйн сайдын хүрээнд ямар манлайл үзүүлж ажиллах вэ? Нөгөө талдаа улсын хурал дээр байгаа хамгийн том ажлын хэсэг буюу нийтийн өмчийн тухай хуулийн төсөл болон төрийн өмчт компани ил тод байдлын тухай хуулийн төслийн хамтарсан ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсгийг энх хоёр гишүүн ахалж байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд энэ төрийн өмчт компаниудыг хэрхэн задлах ёстой юм? Хэрхэн хувьчлах ёстой юм? Нөгөө талаасаа энэ төрийн хяналтыг хэрэгжүүлэх гээд байгаа юм бол мөнгө санхүү удирдлагт нь биш, харин алтан хувьцааны хэлбэрээр оролцох боломжийг нь гаргах энэ тал дээр ямар бодол саналтай байна вэ? Энэ тал дээр тодорхой хариулт авмаар байна. За баярлалаа гишүүнд олон гишүүд бол намайг нэг цагдаагийн сайд гэдэг нүдээр хараад ганцхан хулгай асуугаад байсан. Уян гишүүн маш зарчмын хууль зүйн сайд гэдэг хуваар нь эрх зүйн шинтгэлийн бодлогын асуудлаар асуулт асуусан талархал хүлээж авч байна. 50-50 гэж ярьж болохгүй. Ер нь хууль зүйн дотоод хэргийн сайдын гол үндсэн чиглэл бол хууль зүйн бодлогын асуудал. За би өмнө 7 сарын хугацаанд ажиллахдаа энэ ажил дээр ер нь бараг 90% төвлөрч ажиллаж ирсэн. За хүмүүс хууль зүйн сайдаар томилогдсны маргааш төрийн ордноос нэг хүнийг бариад аваад явчих бах гэж бодож байгаа намайг гавлаад. За энэ бол тодорхой гэмт хэрэг мөрдөн шалах байгуулгын ажил байгаа. Би улс төрийн манлайлалаа бол илэрхийлнэ. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон тохиолдолд миний анхны засгийн газрын санаачлах хууль бол гэр бүлийн тухай хууль байх болно. Муу муухай бүхэнтэй муу муухай аргаар тэмцээд үр дүнд хүрдэггүй. Чөтгөрийг дарах гэж байгаад бас чөтгөр болж болохгүй гэдэг би зарчим барьдаг. Өнгөрсөн парламентын үед мөн би гэр бүлийн тухай хуулийг өргөн барьж ирсэн. Улсын их хурлын танхимд би хайрыг түгээх тухай ярьжсэн. Бид нар зөвхөн хуулийн нударгаар хүчээр занчуулж яж, шоронд хийлгэж байж энэ нийгэм сайн сайхан болно гэж би боддоггүй. Энийг үзэж байгаа ард иргэд хэвлэл мэдээллийн байгууллагч гэсэн би урайлдаг. Муу мухай хэрэгүүдийг битгий сурталчилж түгээгээч. Энд чинь нийгэм хүмүүс тэр чигээрээ хохирогч болж байна. Миний сонгогч 60 настай эмээ сонгуулийн үеэр надад хэлж ирсэн үгийг санаж байна. Бага насны хүүхдийн хэрэгтэй холбоотой уншаад тэр эмээ 7 хоног унтаж чадаагүй биеийг муутсан байсан. Тэр чигээр нийгмийг хүмүүсийг хохироож байна. Нийгэм сайн сайхныг түгэх ёстой. Гэр бүлийн сайн сайхан орчноос сайн хүн гарч ирдэг. Миний аав ээж хоёр
хизээч бие биендээ хатуу хөтөө муу үг хэлж үзээгүй. Би тийм гэр бүл төссөн. Би сайн сайхан зүйл үргэлж түгээгдээсэ гэж бодож явдаг. Тийм учраас хамгийн түрүүнд би гэр бүлийн тухай хуулийг одоо санаачлна гэсэн бодолтой. Ирээдүйн үедээ бид нар сайн сайхан жим татуулах хэрэгтэй. Бид сайн сайхан зүйлийг бас ярьдаг байх хэрэгтэй. Нүдэн улаанаараа эргэлчээд галзуу солиотойг мэддэхгүй, төрийн танхимдаа эрүүл өчнө мэддэхгүй, төрийн төшөөд орж ирсэнд би харамсаж байгаа. Би бушуухан эрүүл болоосоо гэж хүсэж байгаа. Ухаараасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл өөрсдөө биш. Цаг хугацаагаар энэ эмчлэгдэх байх гэдэгт би найдаж байгаа. Яагаад тэгэхээр удахгүй үнэн тодорно. Энийний цаана юу байсан юм? Ямар хор байсан юм гэдэг юмнууд бүгд ил болно шүү дээ энэ чинь. Би нөгөө яг асуултандаа хариулт авч чадсангүй. Нүүрсний хулгайн уг угшил болоод байгаа. Төрийн өмчийн оролцоодоо Эрдэнэс 5 толгой хаалттай хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгох мөн энэ стратегийн ордуудын 10% буюу тэ компани 10%-ийг биржээр арилжаалах бүх одоо энэ ил тод байлгах гэдэг энэ засаглалыг сайжруулах энэ тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал дээр тодруулга авмаар. Бас ерөнхий сайдаас бас саяны хууль зүйн сайдын ярьсантай холбогдуулаад бас нэг тодруулга асуулт байгаа нь өнөөдөр бид нар хууль зүйн дотоод хэргийн яам гэж явж байгаа. Тэгвэл энийг бодлогын хувьд хууль зүйн бодлого талаасаа яг хууль зүйн дотоод хэргийн сайд нарын анхаарч ажиллах ажил нь бол арай бага байгаад шиг санагдаад байгаа. Өөрөөр хэлбэл дотоод хэрэглүүгээ илүү анхаарат байгаа учраас ялгах тийм бодлого байна уу? За ер нь өнөөдөр явуулж байгаа бүх тэмцлийн үйл ажлын эцсийн гол зорилго бол 5 толгой ХХК-г жинхэнэ утгаар нээлттэй компани болгож эх оны цагаан сараас өмнө ард түмний нээлттэй эзэмшлийн компани болохыг би зорж байна. Өнөөдөр тэнд бугшсан авилга хулгайг зэгцэлж байж олон улсын аудит оруулна гэж бичсэн байгаа ч тэр тогтоол дээр ягаад би тэнийг хүсэж байгаа юм бэ гэхээр олон улсын аудит оруулж иж энэ нээлттэй IPO гаргах тийм боломж нь бүрдэнэ. Олон улсын аудит оруулж олон улсын стандартын дагуу ард түмэндээ би эзэмшүүлэхийг зорж байна. Ингэж ард түмний хяналтанд оруулах юм бол ард түмэн өргөөж шууд хүртдэг. Зүгээр ийм Монголын дасан дээр хоосон үнийн дүн байж идэг биш. Бодтой үр шимийг нь ард түмэн хүртдэг. Баялагтай эзэн Монгол болох энэ үндэсний баялагын сангийн хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хамгийн том алхам бол 5 толгойн орд газрыг тэгээ ард иргэдээ эзэмшүүлэх асуудлуудын 5 толгой дээр тогтоож байгаа онцгой дэглэм үйл ажиллагааны үндсэн чиглэл зорилго ийм ч учраас засгийн газрын 7 дугаар сарын 3-ны 0-2 дугаар албан даалгавраар тухайн үеийн хууль зүйн дотоод хэргийн сайдад хууль бусаар олгосон эзэмшсэн стратеги ач холбогдолын ашигт малтны холбоотой асуудлыг судалж хууль зөрчсөн үйлийг даслан зогсоож арга хэмжээг шуурхай зохион байгуул санал дүгнэлтээ 8 дугаар сард бүтээн засгийн газрын хуралдаанд танилцуулах Эрдэнэс 5 толгой компанийг нээлттэй хувьцаат компани болох ажлыг зохион байгуулах үүргүүдийг холбогдох сайднарт албан даалгавар өгөөд ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ явцад маш олон хулгай төвөрийн асуудлууд илэрч байгаа учраас энийг авилгатай зузгаас шилжүүлсэн энэ асуудал нь өнөөдөр хөвөрсөөр байгаа. Ийм үр дүнд хүрэхийг би харин тооцоолоогүй юм бэл. Утасны үзүүр ийм байсан. Засгийн газар огцрох дээр тулсан шалтгаан энэ. Ийм учраас энэ асуудлаас бид зогсохгүй урагшлана. За ер нь дотоод хэргийн яам, хууль зүйн яам хоёр бол тусдаа байдаг.